За тэгэхээр өнөөдөр залуучуудын баярын өдрөө тэгэхээр өнөөдрийнхөө тодруулахад бид Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Мөнх хотыг оролцуулж байна. Тэгэхээр танд энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ өдрийн мэндийг хүргэе. Чамд ч бас залуучуудын өдрийн мэндийг хүргэе. Танд ч гэсэн баярын мэнд. Баярлалаа. Тэгэхээр Монголын залуучуудын холбоо энэ залуучуудын өдрийг тохиолдуулаад ямар арга хэмжээ зохион байгуулж байна? Жил болгоны 8 сарын 25 бол залуучуудын өдөр байдаг. Аль биесээр хуулинтыг заасан байдаг. Энэ жил бид нэр залуучуудаа жилийн 365 хоногийг бүгдийг өөрсдийнхөө залуучуудын өдөр болгоё гэдгийг уриалж байгаа. Тэгээ энэ ямар учиртай гэхээр өнөөдөр Монгол улсын хүн амын 70% нь залуучууд байгаа. Тийм учраас өдөр болгон бол бидний өдөр. Тийм учраас өдөр болгоныг бид нэр эрч хүчтэй, энергитэй, зоригтой ингэж өнгөрөөж явах хэрэгтэй. Тийм учраас залуучуудаа энэ дээр анхаарая гэдэг байдлаар уриалга төвшүүлж байгаа. За жил болгоны баяр бол илүү бас өнгөрснөө дүгндэг, ирээдүгөө ярьдаг иймэрхүү байдлаар өнгөрдөг байсан. Энэ жил бас тэр уламжил байгаа. Хамгийн гол өөрчлөгдөж байгаа юм нь болохоор бид нэр залуучуудын өмнө толгомдоод байгаа асуудлыг барьж авч шийдлийг хайдаг ийм өдөр болгож өөрчилж байгаа. Энэ жилийн хамгийн их гол залуучуудын өмнө толгомдоод байгаа асуудал бол авилга байгаа. Өөрөөр хэлбэл залуу хүн болгон өнөөдөр авилгад үнэн голоосоо дургу дээрээс нь авилга залуучуудын уурыг хүргэж байгаа. Тийм учраас энэ жил бид нэр авилгатай хэрхэн тэмцэж болох юм бэ? Энэ чиглэлээр хэрхэн залуучууд бас өөрсдийнхөө хүчээр юм хийж болох юм бэ гэдэг юмыг хийж эхэлсэн байгаа. Тэгээ 3 сараас эхлээд залуучуудын үнэ сонин дээр би авилга авахгүй, би авилга өгөхгүй гэдэг аяныг бол эхлүүлсэн. Тэгээ энэ аян бол өөрөө их онцлог. Ямар нэг сургалт ч юм уу, хуулах ч юм уу тиймэрхүү юм хийгээгүй. Зүгээр л би авахгүй өгөхгүй гэдгээ илэрхийлж байгаа залуу манай залуучдын үнэ сонин дээр 6 нэрээ ажиллаа тавиад шууд олон нийтэд зарлаж байгаа. Тэгэхээр энэ аянд нэгдсэн 2600 гаруй залуучууд байна. Тэгээ энэ залуучууд бол өөрөө баатрууд юм. Өөрөлдвөл энэ залуучууд дээр очиод ямар ч авилгын үйлдэл бол очиод зогсож чадж байгаа. Энэ баатрууд бол ямар ч авилгын сүлжээг таслан зогсоох юм чадвартай ийм залуучуудаа. Яг тэгэхээр өөрсдөө нэр төрөөрөө энэ одоо илэрхийлэлээ хийцэн байгаа учраас энэ залуучууд бол авилгаас хол авилгыг тууштай эсэргүүцэж байгаа ийм залуучуудаа гэж ингэж ойлгож байгаа. Энэ дээрэс нь гендерийн бүтцийг харахаар дийлэнх нь эмэгтэйчүүд байгаа. Тэгэхээр бас манай бүсгүйчүүд маань бол авилгад бол үнэнхүү дургуутж байгаа нь бол илэрхий байгаа. Харамсалтай нь төрийн албаа агч нар байхгүй. Дээрээс нь 40-оос дээш насныхан маань энэ рүү хөдөлгөөнд байна нэгдэж юусоо орохгүй байгаа. Тэгэхээр өчигдөр бас бид нэр иргэний танхимд авилгатай тэмцэх газрыг ураад залуучуудын дунд авилгагүй өрөөдийн төлөө хамтдаа гэдэг нээлттэй хэлцүүлгийг хийсэн. Тэгээ энэ нээлттэй хэлцүүлгийн хүрээнд бид нэр авилгатай тэмцэх газартаа санамж жижиг зурсан. Санамж жижигний зорилго бол ерөөсөө л одоо хамгийн их өртөмтгий хэсгийнхнийг энэ аян дүр оруулах. За дээрэс нь залуучуудын өшөө бусад санал санаачлагуудыг залуучуудын хүрээнд өргөнүүлэх, нийгмийн хүрээнд өргөнүүлэх, авилгаас ангижрахын төлөө хамтдаа ажиллах ийм л гол ажлуудыг бол оруулж гисэн байгаа. За хамгийн бодиттой эхлүүлсэн нэг ажил бол авилга цэгмэн гэдэг вебсайт. Энэ авилга цэгмэн гэдэг вебсайтн дээр бид нэр Монгол улсын бүхэл байгууллагууд дээр хаана нь ямар ажил үйлчилгээн дээр ямар хэмжээтэй авилга байгаа юм бэ гэдгийг л нээлттэй бүгдээрээ илрүүлж гаргаж ирье л гэж байгаа. Өнөөдөр одоо бидний зүгээр өдөр тутмын энгийн амьдралд тий хаана бид нартай авилга өдөр болгон нүүрт болоод байгаа. Тэр болгоныг л бүгдээрингийн иргэдийгээ залуучуудыгаа бичээчээ гэж. Хэн бичиж байгаа нь бол орох шаардлагагүй. Хэн төгсөн нь бас орох шаардлагагүй. Хамгийн гол нь энэ бүгдийн голд нь төр засгийн ямар нэг ажил үйлчилгээ авилга авах өгөх үндэс болоод байгаа. Тэр авилга авах өгөх үндэс болоод байгаа тэр ажил үйлчилгээг харин бид нэр хэрхэн нээлттэй, хэрхэн шудраг, тий хэрхэн ил тод хийж болох уу, өөрчилж болох уу гэдэг юмнуудыг бол харин засгийн газартай хамтарч хийнэ гэж ингэж бол ойлгож байгаа. Дээрэс нь энэ бүх мэдээллүүд ил тод нээлттэй байгаа. Бүхэл одоо сошиал нэтворкийн хүрээнд бас засагдаад явж байгаа. Тийм учраас бас эргээд энэ ажил үйлчилгээнд дээр байгаа авилгыг багасгаж гин үү?
энэ хандлага өөрчлөгдөж гин үү? Энэ дээр эсвэл олон давтамжтай авилга нь авагдсан хэврээ байгаад байна уу гэдэг юмыг бүгдээрээ ард нийтээрээ хамтдаа бүгдээрээ бас харьяа гэж. Дээрэс нь энэ сайт бол авилгыг жинхэнэ ангууч нь чадна гэдэг бид нар бол хувьдаа итгэлтэй байгаа. Яг тэгэхээр нээлттэй байгаа юм болгон л ард түмний дэмжлэг хүлээдэг. Тийм учраас энэ нээлттэй байгаа сайт руу бас маш их олон хүмүүс тэр авилгын түүхүүдийг бичнэ гэж ингэж ойлгож байгаа. Өчигдөр оройн байдлаар ихэд 350 сая төгрөгийн авилгын бүхэл төрлийн одоо зөрчлүүдэн дээр бичигдсэн байгаа. Тэгээ нэгэн хоногт шүү дээ. Тэгэхээр энэ бол байнга цаашаа ингээд явхад энэ авилгын бүхэл төрлийн одоо кейсүүд гарч ирнэ. Харин тэрэндээ шийдвэр гаргагч нар, сайд нар, дарга нар манай салбарын, манай яамны, манай агентлагийн, манай одоо төсөвт улсын үйлдвэрийн газрын яг ийм ажил үйлчилгээн дээр нь ийм төрлийн авилга байгаа юм байна гэдгийг хараад тэрийг байхгүй болгохын төлөө бол ажиллах хэрэгтэй. Тэрэн дээр нь бид нар хамтдаа хяналтаа тавиад явъя л гэж. За дээрэс нь бас өөр маш энгийн гэж хэлж болох жишээ санаачлагууд гарч ирж байгаа. Бүх төрлийн албаагч нарын нэрийн хуудсан дээр би авилга авахгүй, би өгөхгүй гэдэг логог тавья гэж байгаа. Тэр үл жишээ нь маш энгийн боловч ямар ч мөнгө төгрөг шаардахгүйгээр хэрэгжих боломжтой. Дээр нь би авахгүй өгөхгүй гэдгээ илэрхийлж байгаа залуу хүн, дээр нь төрийн албаагч хүн зүгээр нэрийн хуудас өгөхтөл тэрэн дээр нь тод байж идэг. За дээр нь бүх өрөөнийх нь гадна жишээ нь авилга авахгүй өгөхгүйгээ мэдгдсэн залуучуудын зураг нь ингээд нэртэйгээ байж идэг. Тийм пайзуудыг бид нар бас хийж өгье гэж. За дээр нь бас бүх өрөө албан туслагаа байгууллагуудын үүдэнд энэ байгууллага дээр ажил үйлчлэгэн дээр ямар нэг авилгын асуудал яригдсан бол энэ утас руу шууд мэдээлээрэй, энэ вебсайт руу шууд мэдээлээрэй гэдэг тэр бүх хаяг юмнуудыг бас тавьж өгье гэж. Өчигдрийн бас иргэний танхимд явсан хилцүүлэг дээр хотын удирдлагууд ирсэн. Тэгээ хотын орлогч дарга Баатар хүү ирж бас бидний санаачлагыг хотод өргөнүүлэх ажил дээр хамтарч ажиллая гэдгээ бол бас илэрхийлсэн байгаа. Бид нар бас талархаж байгаа. Тэгээ өөрөөр хэлбэл бид нар өөрсдөө л бидний энэ улсыг бий болгож байгаа. Энэ улсыг бид нар өөрсдөө л амьдарч байгаа. Энэ улс сайхан болвол бидний амьдрал сайхан болно. Бидний амьдрах орчин сайхан болж байгаа. Тэгээд энэ амьдрах орчныхоо төлөө бид нар өөрсдөө л залуучууд санаа зовж, өөрсдөө л энийг өөрчлөхын төлөө тэмцэж, өөрсдөө л бидний энэ санаачлах саналуудыг гаргаж шийдлүүдийг нь олж явахгүй бол хэн нэг одоо үжирсэн тэр 40-оос дээш насныхан тэр төрийн албанд байгаа дарга нар явахгүй байна. Тийм учраас бид нар явуулах хөшүүргийг хийж өгч байна. Явахгүй байгаатай нь бол бид нар бас тэмцэж явуулдаг, хийдэг залуу хүмүүсээ бас тэр ажлууд дээр нь авчиж тавинаа л гэж ингэж бодож байгаа. Тэгэхээр өнөөдрийн хувьд спирту, спорту гэх аяныг бол эхлүүлээд байна. Тэгэхээр энэ аяны одоо зорилго нь одоо яг юу юм болоо? Ерөөсөө л спиртийг спортоор солилцгоё л гэж байгаа. Спиртлэг ус спортлог амьдарцгаая гэж. Тэгээд бид нар бол спирт уухын төлөө бааранд хязгаарч очтдгүй маа. Бид нар бааранд очиход яах гэж очтдгүй гэхээр найзтайгаа уулзах гэж, нөхдүүдтэйгээ цуглах гэж, ангийнхан хамт олонтойгоо цэнгэлдэх гэж, хөгжилдөх гэж ингэж л бааранд очдог штэ. Энэ баарны үйлчлэгийг бас өшөө үйлчлэгээр солих боломж нь өөрөө спорт. Нийтийн биеийн тамир дээр нь бүхэл төрлийн спортын үйл ажиллагаанууд байгаа. Тэгээ өнөөдөр залуучууд бол өөрсдийнхөө хүчээр хийж чадах юмнуудаа бол хийж байна. Явгаа аяллаа хийж байна, дугуйгаараа цуг аяллуудаа хийцгээж байна. За хамт гүйж байна те. Бас чадахгүй юмнууд байна. Биднэрт усан бассейн хэрэгтэй байна, хөл өмгийн талбай хэрэгтэй байна, биеийн тамирын заал хэрэгтэй байна, фитнесийн өрөөнүүд хэрэгтэй байна гэх мэтлэнгээр. Энэ бүгдийг харин төр зэсэгтэй хамтарч хийх ёстой, бизнесийн компаниудтай хамтарч хийх ёстой. Тэгээ залуучууд өөрсдөө амьдралынхаа хэв маягт байгаа сул байгаа, эсвэл сул байгаа зүйлээ хүчтэй болгох. Дээрэс нь дутагдaltaй байгаа зүйлүүдээ бүгдээрингийн солиод илүү эерэг өөрчлөлтийг бий болгох ийм шаардлага байгаа учраас бид нар спирту спорту, спиртлэг бус спортлог амьдарцгаая гэсэн энэ аянаа эхлүүлж байгаа. Тэгээ энэ хөдөлгөөн бол үнэхээр газар
авч чадж байгаа. Одоо бүхий л одоо байгууллагуудын спортын тэмцээнүүд спиртлэг ус спортлог амьдарцгаая гэдэг урайнд ор хийгддэг болсон байна. Дээрээс нь маш их олон залуучууд илүү спиртэд зарж байгаа мөнгөө фитнес рүү зардаг, бассейн руу зардаг. Эсвэл ямар нэг одоо спортын төрлүүд рүү зарах ийм сэтгэл зүйн бэлтгэлтэй болж бас хүмүүжиж дээрээс нь бас илүү спортлог хүнийг те жингийн илүүдэлтэй биш спортлог хүнийг залуучууд илүү одоо те хүлээн зөвшөөрч дагаж дуурайж ингэж явдаг болсон баг тий. Сүүлийн үед бол залуусын дунд архитах явдал ихсэж байна. Тэгэхээр залуусын одоо архитах залуусын нас бол улам залуужж байна гэхээр байгаа. Тэгэхээр энэ одоо шалтгаан нь одоо юу гэдэг юм бол залуус магадгүй одоо чөлөө цагаа өнгөрүүлэх газаргүйгээс болдог гэх юм уу одоо шалтгаан ямар шалтгаантай вэ? Гэхдээ миний бодлоор бол харьцангуй багасж байгаа. Одоо ингээд муу юмыг муу байна гэж яриад тахаар улам мууддаг штэ. Тэгэхээр бид нар сайн байгаа юмнуудаа бас ярьж сурах хэрэгтэй. Жишээ нь намайг оюутан байхад одоо 95 6 оны үед бол архив бол үнэхээр архитект бол их байсан. За одоо бол тэр үедээ харьцуулахад бол харьцангуй буусан байна. Бидний үед бол зөвхөн цагаан архив удаг байсан бол одоо тэр хэрэглээ нь сулраад тий пив виноны хэрэглээ нь өссөн байна гэх мэтлэнгээр. Жишээ нэг энгийн жишээ Сингапурт бас л яг тэр үеүүдийг давж өнгөрсөн байна. Өөрөлдөл тухайн үед хөгжлөнд ороо авилга нь их байх үед бол хүмүүс нь архитект нь их байсан. Хөгжлөн сайжраад одоо Сингапур жишээ нь дотоодын архитектурын дэлхийд 2-т орж байна. Дээр нь улс нь авилгагүй болсны дараа бол хүмүүс нь архи ухаа болчихсон. Тэгсэн пивний хэрэглээ нь багасаад копины хэрэглээ нь өндөр болсон баг. Тэгэхээр өөрөлдөл нэг хүний хэрэглэж байгаа пивний хэрэглээ нь кофеныхаа хэрэглэнээс бага болчихсон. Тэгэхээр өөрөлдөл улс бол өөрөө авилгаа хостгаад тий төр нь өөрөө хийх ёстой ажлаа гэдэг иргэддээ үйлчлээд эхлэх юм бол аяндаа нийгмийн сөрөг үзэгдлүүд нь байхгүй болчтой юм байна. Жишээ нь 2008 онд олимпийн медаль жишээ нь бидний хувьд бол мөрөөдөл байсан. Бараг за тэрийг аавн ч гэж барах худлаа үздээ. За манайхан чаддгүй штэ. За гэх мэтлэнгээр ер нь нэг тийм готрон үзэлтэй. Ер нь тэгээд за төр зэсэгтэй итгэл байхгүй шахам тий. Дээр нь залуу хүмүүс илүү танилтал авилга тий. Дээр нь арын хаалганд найддаг байсан. Ийм үе байсан. Манай Төвшин баяр маань алт аваад гараад ирсний дараа жишээ нь нийгэм цоошин давлгаалж эхэлсэн. Өөрөлдөл сэтгэлгээний том өөрчлөлтүүд бий болж эхэлсэн. Энэ өөрчлөлт одоо улам өртөөлөд улам хүчтэй болж эхэлж байгаа. Улам сайн болж эхэлж байгаа. Тийм учраас энэ өөрчлөлтийг харин улам хүчтэй, улам зөв, улам гүнзгий явуулах юм бол шаардлага байгаа. Тэгээ энийг хийх газар нь бол ялцгүй залуучуудын байгууллага, олон нийтийн байгууллагууд байдаг. Тэгээ бид нар ч гэсэн энэ дээр нэлээд онцгойлж анхаарч ингэж ажиллаж байгаа. Анхаарч ажиллана гэхээр яг ямар ажлууд? Гэхдээ одоо энэ спирт спорт уу би авилга авахгүй өгөхгүй гэдэг байгаа чинь одоо нэг төрлийн одоо анхаарч байгаа хэлбэр шүү дээ. Сэтгэлгээг нь өөрчилж байна. Дээр нь өртөх боломжуудын бүгдийг хааж өгч байна те. Энэ бүгд чинь бол өөрөө маш том дэмжлэг болж байгаа. Хуучин бид нэг бүжгийн тэмцээн хийдэг, нэг спортын тэмцээн хийдэг ийм л байлаа шүү дээ. Одоо тэрийг Монголын залуучдын холбоо хийж яах юм бэ? Тэрийг зүгээр нэг захын клуб, захын нэг залуучдын зөвлөл, захын нэг одоо оюутны байгууллага хийдэг л болцсон шүү дээ. Бид нар бол харин нийгэмд цоошин хөрс бий болгох, нийгмийн сэтгэлгээг өөрчлөх, дээр нь эдийн засаг улс төрийн одоо хүчтэй импактууд өгөх ийм том өөрчлөлтүүдийг дээр л ажиллах хэрэгтэй. Ийм ч агуулгаараа бид нар бас хавар улсын хурал залуучуудыг дэмжих лобби бүлгийг бол байгуулсан байгаа. Дээрээс нь одоо бид нар Монгол улсын төрөөс залуучдын талаар баримтлах бодлогын бичиг баримтан дээр бас ажиллаж байна. Удахгүй олон нийтээр хэлэлцүүлж эхэлнэ. Гэх мэтлэнгээр тий. Тэгэхээр та бас Монголын одоо бүх залуучуудтай хандаж бас юу гэж хэлмээр байна? Өнөө өглөө би босоод Twitter дээр нэг л зүйл бичсэн. Өнөөдөр залуучуудаа залуу хүн таны өдрөө хуулийн заагаад тэмдэглээд өгчихсөн ийм өдрөө. Энэ өдөр та ядаж нэг
өөрийнхөө төлөө хэрэгтэй зүйлийг хийгээрээ. Тэрийгээ бас найзуудтай хуваалцаарай гэдэг ийм л юм хэлсэн. Тийм учраас бас телевиз үзэж байгаа залуучуудаа ядаж нэг өөрийнхөө төлөө хэрэгтэй нэг зүйлийг хийгээрээ. Миний төлөө биш юм аа гэхэд, найзынхаа төлөө биш юм аа гэхэд ядаж өөрийнхөө төлөө эерэг өөрчлөлтийг нэг зүйлийг ч гэсэн өнөөдөр хийгээрээ. Энэ зүйлүүд чинь 365 хоног өдөр болгоно нэг сайн зүйл хийдэг болоход 365 сайн зүйл болно. Тэр болгоныг чинь хараад чи үнэхээр гоё өөрчлөгдөөд, эерэг өөрчлөлт бий болгоод сайн хүн болоод эхлэх юм бол чиний найзууд чинь чамайг хараад дагдуурж эхэлнэ. Найзууд чинь сайн болоод эхлэхээр хамт олон чинь сайн болно. Гэх мэтлэнгээр юм явдаг. Тэгэхээр өөрөөсөө эерэг өөрчлөлтийг эхлэхгүй байж хүнийг шүүмжлээ суугаад байдаг маш их олон залуучууд байгаа. Тэр үл коммунизмын үеийн сэтгэлгээ шүү дээ. Тэр сэтгэлгээг чинь халаад 20 жил болж байгаа. Шинэ үеийн залуучууд бол өөрийгөө өөрчлөх ёстой. Дээр нь Монголын залуучуудын холбооны ирмэлцэх 9 зүйл гэж байдаг. Тэрийг залуучууд манд заавал өдөр тутмынхаа амьдралд библ шиг ингэж ойлгож, мөрдөж, үргэж хичээж ингэж явах юм бол хүн өөрийгөө өөрчилж чадна. Өөрийгөө өөрчилсөн хүн бол бусдыг өөрчлөх чадвартай болж эхэлдэг. Бусдыг өөрчилж чадчихна гэдэг чинь өөрөө аж ахуйгаа аваа явчихна, гэрээ аваа явчихна, усаа аваад явчихна. Биднэрт одоо тийм л өрсөлдөх чадвартай залуу хүмүүс хэрэгтэй байна. За танд амжилт хүсье, баярлалаа. Баярлалаа. За.